3 сараас 1 хүртэлх насны хүүхдэд зориулсан хөгжүүлэх тоглоомууд. Эдгээр тоглоом нь таны хүүхдийн хурууг хөгжүүлэхэд туслах бүх тоглоомыг агуулдаг. Түүний сэтгэл хөдлөлийг хөгжүүлнэ. Тактил холбоог хөгжүүлэх, нарийн хөдөлгөөнийг хөгжүүлэх тоглоом. Энэ нь таны хүүхдийн яриаг хөгжүүлэхэд туслана. Бага насны хүүхдүүдэд зориулсан. Би та бүхэнд игольч бөмбөгтэй тоглоом санал болгож байна. Зарим артикуляцийн гимнастикийн элементүүдийг ашиглаж болно. Ихэвчлэн бага насны хүүхдүүдэд санал болгодог. Гэхдээ артикуляцийн гимнастик нь хүүхдийг хөгжүүлэхэд туслана. Ирээдүйд таны хүүхдийн артикуляцийн булчин бэхжүүлж, энэ нь таны хүүхдийн яриаг хөгжүүлэхэд туслана. Өнөөдөр би тоглоом санал болгож байна. Хүүхэд бага байх тусам бид бөмбөгийг илүү зөөлөн ашигладаг. Хүүхэд бага байх тусам бид тоглоомыг илүү тактил байдлаар явуулдаг. Хэрэв таны хүүхэд маш бага бол та түүнийг өөрийн гараараа авч хүүхдийнхээ алшгийг нээж бөмбөгөөр алшгийг өөрөө массаж хийж өгнө. Энэ үед та шүлэг эсвэл дуу зохиож болно. Хэрвээ хүүхэд аль хэдийн сууж таатай тоглоомд оролцож чаддаг бол та нарын өмнө сууж байгаа бол гайхалтай. Тэр таны үйлдэлийг дуурайж ирээдүйд таны хэлсэн үгсийг давтах болно. Тэр гараа массаж хийж давтаж байна. Одоо би танд хамгийн энгийн дасгалыг харуулах болно. Хатуу яжиг гулгаж байна. Толгой хөлгүй. Би түүнийг өргөж түлхэж ухрааж байна. Энэ нь хөгжилтэй. Баруун зүүн би хүснээрээ. Миний гарын бүх хуруу бүжиглэх чадвартай. Энэ нь хөгжилтэй. Дараа нь та 2 дахь гараа массаж хийж болно. Ирээдүйд эдгээр тоглоом нь таны болон таны хүүхдийн шүлэг заахад сайн туслагч болно. Гэхдээ одоо таны хүүхэд магадгүй ярьдаггүй. Тэр таны үйлдэлийг давтаж сэтгэл хөдлөлийг санаж байна. Одоо би танд энгийн тоглоомыг харуулах болно. Энэ тоглоомыг бүх ээжүүд гэртээ хүүхдүүдтэйгээ давтаж чадна. Бүгд гал тогоонд хоол хийх дуртай. Өнөөдөр бид нэмэлт зүйлгүйгээр хоол хийхийг оролдоно. Бид компот чанах болно. Бидэнд олон жимс хэрэгтэй. Бид яблитай хольж байна. Бид ногоон жимсийг хэрчнэ. Бид нэмбэгний шүс шахна. Энэ нь амттай. Бид чавх хийн. Мөн эс. Бид компот чанаж байна. Энэ нь амттай. Зочдтойгоо хуваалцсан. Зөв шудраг гард. Таны хүүхэд энэ тоглоом таатайгаар тоглох болно. Шалгана уу? Эдгээр тоглоомууд таны болон таны хүүхдийн хөгжилд хөгжилтэй туслана. Тоглоод хамтдаа хөгжийе. Хамтдаа сонирхолтой.